За ёо зөвхөн юу бацгаана. Энэ үедээ мэд өгье. Ерөнхийдөө бол бичлэгээгүй ерөнхийдөө нэг 8-9 сар болсон байна. Тэ. Яг энэ 8-9 сарын хугацаанд одоо хавар байсан байх хэрэг. За ингээд 8-9 сарын хугацаанд одоо хавар байсан байх хэрэг. Хавар байсан гэхээр одоо ерөнхийдөө бол ингээд хижээл ном тэгэл хөдөө магдуур ерөнхийдөө явсан. Гэтэ бичлэг хийсэн. Гэтэ одоохондоо янзлах жоо амжих бичлэгийг янзлах зав одоохондоо байхгүйсэн. Одоо ингээд одоо 10 цаг 40 минут болж байна. Тэгээ энэ бүхний хугацаанд одоо миний өөрчлөгдсөн зүйлс гэвэл ер нь ойлгох юм байхгүй. Яг хичээлийн гайгүй сайн тэмдэг гаргасан. Тэгээ өөр ойлгохтой тийм өөрчлөлт амжилт байхгүй. Тэгээ ерөнхийдөө бол одоо энэ 25 онд би одоо юу юм юу яана гэсэн бодолтой одоо шинэ хүн мэдээ чинь хүн болгоно л одоо он гарахаар би шинэ хүн болно л гэдэг. Тэрнийхээ зорилгыг биелүүлдэг хүмүүс их цөөхөн. Одоо би он гараад ерөнхийдөө бол өөрийнхөө тавьсан зорилгоо ерөнхийдөө бол бүрэн зүрэн биелүүлэх одоо тийм юу яхаар шийдэж байгаа. Бүрэн дүрэн биелүүлэхээр шийдсэн байгаа. За. Миний хувьд энэ жил яг жоохон тийм амар сайн биш, мууч биш юм яг тэл байлаа. Тийм. Одоо би энэ 2025 онд ерөнхийдөө илүү их тийм биш. YouTube дээр илүү их хахаарч илүү их бичлэгийг хийх оролдох болоо. Он гарах буюу 24 онд бид бүх одоо үлдээж одоо амжилт айлгал ололт амжилт болон одоо бусад зүйлс дээр амжилт гаргахын төлөө ерөнхийдөө бол ингээд 2025 онд илүү их хичээгээрэй гэж хүссэн өрөө. Тийм. Зөвөрөө 2025 онд шинэ хүн болж одоо 24 онд ямар хүн байсан тэрнийг үл тоож харин 2025 онд илүү шинэ хүн болохын төлөө хичээгээрэй гэж одоо миний зүгээс одоо менежлэгээ дэвшүүлж байна. Ингээд 2025 онд ингээд шинэ оны мэнд өгье. Шинэ оны мэнд хүрээ, шинэ хүн болоорой. Бүтээж амжилтаар дүүрэн байгаарэ гэж хүсэөрөө. За ингээд биш ингээд тусгацгаая. Одоо шинэ оны мэнд хүрээ. Шинэ онд сайхан утгаарай. Баяртай.